За ямар нөө. За өнөөдрийн 9 минут подкастаар амар цай хэмжит 2 100 намар. Тэр тусмаа энэ одоо бид хэд яаж өнгөрөөвөл цохилтой вэ гэдэг талаас нь илүү дэлгэрэнгүй ярина. Тэгээд амар байна уу? Амар байна уу? 3 минут. За маш чухал сэдв. Маш чухал сэдв. Яагаад гэхээр чинь бид хэд чинь нөгөө нийт одоо өвчлөлтийн зүрх судас жингээ илүүдэл за тэгээд диабет зүг одоо энэ цус харуулт олон зүйлүүдийн чинь шалтгаан ердөө энэ жингээ илүүдэл илгэний өглөлт дээр нэмээд бид хэд чинь хордлогын гаралтай хүчнэр үүдэх байхгүй. Гэтэл Аз болж хордлого тайлахад хамгийн цохимжтой уйлрал чинь 100. Бид хэд 100 гэдэг гайхамшигтай уйлралтай гэсэн. Тэгэхээр энийг л бид хэд яаж одоо нэг зохист байдлаар өнгөрөх вэ гэдэг дээр илүү сайн дэлгэрэнгүй үзэгч нартай ярьж өгье. За нөгөөдөж болохоор хоёулынгийн дараагийн сэдв нь болохоор бэлдсэн хийвэн бичиж бийтэн. Ялангуяа сүүц хаан эдэний хэрэглээ. Тэрэн дээр яг юуг нь яах гэдэг талаас нь илүү сайн дэлгэрэнгүй ярьж өгье. Тэгээд миний хувьд гэх юм бол нөгөө яг уламжлал яриа за тэгээс 14 хоног саамуудсан. Тэгэхээр тэр мэдрэмжүүдэд оруулаад би нэлээд сайхан ярих боломжтой гоё сэдв гэж бодож байна. За өөрт чи ямар мэдээлэл байна? Ерөөхдөө 100 гэхээр одоо намарч гэсэндээ яг нарны гэрлийн тухай ерөөхдөө мэдээлэл байгаад байна. За ер нь бол нөгөө нарны гэрэл гэхээр өмнө нь болохоор ингэж боддог гэсэн ч яг одоо нөгөө 100 ингээд монголчууд арай удаан амарч ийн одоо бүгд хөдөө яваад алга болцсон ажил хийж байгаа алга ч юм уу тэгж бодоод тэгээ ингээд нарны гэрлийн тухай дээрээс ногоон байгууламжийн тухай агаарын тухай ингээд уншсан чинь үнэхээр яг таны хэлдгээр одоо 100 л ингэж наранд гарч одоо цэвэр агаарт байж тий одоо ногоон байгууламж модонд гарахгүй бол биднэрт бараг бусад үйлрэлд гарах боломж бол байхгүй юм бий бэлээ. Тэгээ энэ дээр болохоор нэг сонирхолтой ч юм уу санагдсан судалгаа нэг юм бол нарны гэрэл болохоор яг бидний биед ингээд үнэхээр ямар чухал вэ гэдэг талаар бас ингээд судалгаанууд аюул олон байт юм билээ. Эний болохоор нэг судалгаа гэх юм бол насралттай холбоотой судалгаасан. Энэ нь болохоор ихтэй Америкт хийсэн судалгаа лсэн л да. Монголд бол биш. Ерөнхийдөө нөгөө жилийн хамгийн өндөр насралт нь Америкт болохоор 12 сард болоод 1 сард ажиглагддаг гинэ. Тэнгүүд энэ нь болохоор яг жилийн хамгийн богино өдөр хамгийн урт шөнө ингээд тохиосон өдрөөс хойш болохоор ингээд 14-өөс 1 сарын дотор болохоор насралт хамгийн өндөр тогтогдсон одоо байт юм билээ. За үүнтэй холбоотойгоор бас нэг судалгаа хийсэн. Энэ нь болохоор 20 жил ингээд хүмүүсийг судалсан одоо юм Шведэд хийгдсэн судалгаа байхгүй. Бараг 30 мянган хүнийг оруулсан байгаа. За тэнгуүтээ ингээд ерөөхдөө бол 25-аас 64 насны хүмүүсийг бол ингэж үзээд тэр нь болохоор нөгөө нэг Швед гэж хэлсэн тийпээсээ. Шведд хийгдсэн болохоор судалгаан дээр энэ нь болохоор юу байсан? Тий наранд ингээд гарах дуртай, наранд ингээд гадаад дасгал их дуртай хүмүүс болоод наранд ингээд бараг гардаггүй хүмүүсийг ингээд судалсан судалгаа гарсан чинь наранд ингээд гардаг, дасгал их дуртай, гадаа одоо ингээд богинохон ч юм уу бие гарсан хувцастай явдаг хүмүүсийнх нь нас аралт нь ингээд голдуу дотор байж идэг хүмүүстэй харьцуулах юм бол нас аралт нь ингээд 2 дахин бага байсан. Дээрээс нь хавдрын өвчлөл болохоор бас хамаагүй бага байсан гэсэн юм судалгаас байсан. За үүн дээр нэг юм нэмээр. Энэ дээр хоёлоо яг илүү тодтогцоход ирээ. Манад бас яг адилхан байна ч. Тийм. Манад бас адилхан. Харамсалтай нөгөө зам тээврийн хосол нь 100 нэгсчдэг учраас балансчдаг юм байна. Тэрнээс биш зам тээврийн хослыг хасаар өвчлөлөөрөө ярих юм бол бид хэд явж гисэн одоо өвөл хавар хоёр одоо ялангуяа зүрх судсын насралт бол маш өндөртэй байдаг юм байна. Тэгэхээр энэ бас нөлөөтэй гэсэн үг. Тийм байна тийм. За нар бол өөрөө ямар үүрэгтэй вэ гэхээр ердөө бид хэд чинь ялангуяа энэ улирлын зохицуулга дээр нэмээд бид хэд чинь анхны одоо үүсэл чинь бидний сүнсний анхны үүсэл бол нарнаас. Тэгэхээр бид хэд чинь хаанаас ихтэйгээр нарнаас ихтэй. Тийм учраас монголчууд нарын ичээ гэж ярьдаг. Ийм одоо арт том баггүй юм. Тэгээд Азуулж нөгөө арьсан дээр тийм ээ нарны туяаны нөлөөгөөр хүний биед тэр тааламжтай бодис үүсдэг. Тэр нь хавдрыг сэргээдэг, өвчлөлийг бууруулдаг. Дээр нэмээд олон одоо нөгөө сэтгэл санаа, бие махбод бүх зүйлүүдийг ингээд одоо ингээд сэргээдэг. Тэр бодисыг чинь Монгол одоо хүн төрөлхтөнд илэрхийлсэн. Тэр бол витамин D. Тийм шүү. Тэгэхээр 19 дөрвийн хорт хавдраа сэргийлдэг. Тэгээд
Өөр ямар мэдээлэл байна уу? Таны одоо яг саяны хэлснийг болохоор яг дэмжсэн судалгааны надад одоо яг материал болохоор байна. Ерөнхийдөө болохоор энэ басны судалгаа одоо 98 оноос 2002 онд болохоор хийгдсэн. Тэнгүүтээ 3,000 ингээ хавдрын насварлалт дээр хийгдсэн судалгаа байхгүй. Эндээс үзэхэд болохоор ингээд нарны туяа тэрэн дотроо ялангуяа хит ягаан туяа Б-гийн болохоор нөлөө буюу тэнд одоо наранд илүү их гардаг хүмүүст болохоор 10 төрлийн хавдар дээр болохоор бүр маш хүчтэй нөлөө илэрсэн байгаа даа. Хавдрын насварлалт нь хамаагүй байгаас энэ болохоор давсаг бүдүүн гэд тэгээд одоо цусныхаас Hodgkin лимфом болон миелома за дээрэс нь цөсний замын хавдар за төрөө булчирхай болон шулуун гэзний хавдар ходоодны хавдар дээр болохоор ингэж маш өөрмөц одоо маш одоо статистикийн хувьд болохоор аль хэзээний өөрмөц тийм үр дүнгууд гарсан билээ наранд байдаг хүмүүс арай бага мөртлөө бас үр дүнтэй байсан хэсгүүд нь болохоор хөхний хавдар бөөрийн хавдар болон за дахиад цусны хавдар орж ирж ирлээ лейкеми болон өмнөхдөр нон Hodgkin лимфом байсан бол энэ дээр Hodgkin-их байсан бол энэ дээр нон Hodgkin лимфома дээрэс нь нойр булчирхай болоод нарийн гэзний хавдрууд дээр болохоор зөвхөн ингээд наранд гарсны дараагаар одоо илүү их гардаг хүмүүстээр энэ хавдруудын ингээд нас баралт нь хамаагүй бага болсон байгаа байхгүй. Тэгэхээр бас нэг юм байна. За магад тэр хүмүүс гарч байгаа хүмүүс нь өөрөө илүү их эрүүл мэндэд анхаарч байгаа. Урьд хэрэг хүслэгт илүү сайн явж байгаа. За идж ууж байгаа ч гэсэн наранд гарч байгаа шигээ биед анхаарч байгаа шигээ бас тийм сэтгэлийн хувьд хандлага зүг байж болно. Нөгөө талдаа яадаг вэ гэхээр бид хэд чинь 3 бие байгаа штэ. Ахан бие, тэгээд сэтгэл бие, сүнсэн бие. Тэгэхээр бид хэдийн хувьд нэг сүнсэн бие бидний мэм хотод яаж нөлөөлж байгаа юм бэ? Тэр тусам сэтгэл одоо ингээд тайван болох, уужрах, тайвшрах энэ мэдрэмж нь өөрөө эргээд яах нь одоо хүний биед яаж нөлөөлж байгаа юм бэ гэдэг тэр судалгаа бол хомс гэдэг юм байна л да. Тэгээ бидний хувьд бол тэр нь байдаг. Тэр нь яагаар илэрдэг вэ? Төрсөн нутгаа очиж байгаа. За энэ яадаг вэ гэхээр өөдөө зөнгийн чадамж буюу сүнсний чадхыг нэмэгдүүлдэг. Уйлрал нь 100. Тэгэхээр бид хэдийн хувьд маш онцгой ач холбогдолтой буюу хэдий зэрэг сүнс одоо тэр байгалын эрчим за тэгээд тэр чинь өөрөө дахиад бүрлдэж яхад хүний бие бүрлдэж яхад тэр одоо орчны энерги оролцдог гэсэн үг. Бүрлдэлт нь. Тийм учраас төрсэн газараа очиж одоо хөрвөө тийм ээ бооцсон дээрээ хөрвөө төрсэн газараа нэг 2-3 жилдээ нэг яваад ирээ гэдэг ингээд одоо хүний өөрийнх нь тэр одоо цог золбоог нэмэхэд энэ их маш чухал үүдгийн учир нь сүнсний чадамжийг нэмж байгаа юм. Тэгэхээр сүнс хэдий ч нэг бие махбодыг сайн эзэмлж гүйцэд үйл ажиллагаа явуулж чадна. Төдий ч нэгээр бүх хэрэгтнүүдтэй контрол үүсгэж чаддаг гэсэн үг. Тэр нь өөрөө эргээд дахиад мутац дараагийн одоо асуудалтай эсүүдийг таньж одоо устгах тийм ээ. За мэдрэлжүүдийн чадамж нь нарийн байх тусам буюу хүний мэдрэхүйг сайжруулдаг үйлрэл нь 100. Давхар. Тэгэхээр эн чинь ийм учиртай байгаа шүү бас. Тийм шүү. Өөр ямар судалгаа байна уу? Тийм, таны нөгөө бас сая хэлсэн нөгөө сүнсэн биеийг одоо яг сүнсэн бие гэж яг хин дээр бичээгүй ч гэсэн ерөөхдөө нөгөө депресс буюу сэтгэл готрал ерөөхдөө нөгөө бас дэлхийн эрүүл мэндийн байгууллага судалгаа хийдэг юм билээ. Одоо болохоор ингээ хүний эрүүл мэндэд хамгийн ингээд одоо чухал одоо таагүй нөлөө үзүүлж байгаа 25 өвчний нэгэнд нь болохоор сэтгэл готрал ороод байгаа юм байна л та. Тэнгүүд ингээд бас ийм ямар ч ингээд депрессгүй сэтгэл готралгүй байсан хүмүүсийг дахиад ингээд 12.6 жил ингээд дагаж судалсан нэг судалгаа байгаа. Энд нь болохоор ингээ 13 энэ хүмүүсээс ингээ 12 жилийн хугацаанд 13,600 ингээ сэтгэл готролд орсон байгаа байхгүй. Тэгээ энэ хүмүүсийг ингээд үзсэн чинь ерөөхдөө дахиад наранд гардаггүйтэй ингээд шууд холбоотой байсан. Тэгээд ерөөхдөө бол өдөрт ерөөхдөө бол 1.5 цагийг гадаа өнгөрөх юм бол энэ дээр бүр ингээ бичсэн мэлээ. 100 ерөөхдөө бол 1.5 2 цагийг харин өвөл ядаж 1 цагийг гадаа ингэж өнгөрөөдөг нарны гэрэлт байдаг хүмүүс байх юм бол сэтгэл готрол хамаагүй бага тохиолдно гэсэн мэлээ. Гэтэ бид нар чинь өвөл яг 1 цаг гадаа байх боломжтой хүмүүс хэцүү шүү дээ тий. Мөн үү? Тий. За гадаа хөдөлмөр эхэлж байгаа хүмүүст бол байж л байгаа. Тэгээ энэ дэр нэмж юу байхад юм байдаг юм бэ? Од түгэх. Өглөөний мандах одоо ингээд нар харах. Одоо би бол яаж юм гэхээр ингээд зуны өдөр болгоны ингээд шарт туяа гэж ярьдаг даа нар мандаад. Яг тэрийг ингээд харах тийм тэмүүллийг өөртөө бий болгож байгаа байхгүй. Тэр нь өөрөө маш чухал байгаа гэсэн үг. За тэр надад яаж нөлөөлж ийн гэхээр яг тэр өдрийн эрчийг үүсгдэг гэсэн үг. Тэгэхээр тэр яг ингээд мандж байгаа тэр нарны тэр шарт туяа бол өөрөө бид хэдийн хувьд ялангуяа тэр одоо витамины нийлэгчэл за тэгээ сэтгэл зүй тэр өдөртөө талархалтай хандах мэдрэмж тэр өдрийг бүхэлд нь одоо үн цэнтэй өнгөрөөх. За тэгээд нөгөө хүн чинь өөрөө нар сар хоёрын дунд ингээд сартай үед нь унтаж нартай үед нь
одоо ингэж ажил хөдөлмөрөөр эрхэлдэг буюу бид нар ч өөрөө өдрийн ээлжид амьддаг байхгүй юу. Тэгэхээр хоёрын ээлжийн амьдрал энэ орчинд байгаа гэсэн үг. Тэр нөлөөллийг авахд тэр нар өөрөө маш чухал үүрэгтэй гэсэн үг. Тэгээд тэр чадвал нөгөө сүүс сайныхаа дээжээ өргөөд тэгээ сайхан ингээд байгаль хангаатайгаа сайхан холбогдох энэ мэдрэмж өөрөө бидний хувьд бол маш чухал гэдэг юм байна. Тэгээд монголчууд бол энийг ингээд бүр амьдрал ахуйтай шингээсэн ёс ажил болгоцсон. Тийм байсан байгаа байхгүй. Ойлголоо. Тэгэхээр одоо энийгээ сэргээсэй л гэж бодож байна. Та одоо хідэн цагтээ ингээ гадаа гарч наранд. За ер нь бол ингээд миний хувьд гэх юм бол нэг 5:36-гийн үед л гарч байгаа. Сая бүр ингээд юун дээр сааман дээр бид хэс хүмүүс саам болгоод байгаа шүү дээ. Би ч гэсэн өөрөө 14 хоног саам уулаа. Жаахан өлссөн. Ер нь аль жаахан өлссөн. Ер нь ингээд нэг юм хурдан доосаасаа гэсэн мэдрэмж үнэхээр байсан. Тий. Гэхдээ юм сүултээ ингээд тасаж эхэлдэг юм бэл. Гоё. Тэгэл өглөө яг нөгөө нэг л саам ууж байгаа юм чинь миний бие цэвэрч байгаа юм чинь тэр тусам би байгальд байж болох тэр сор болсон одоо хугацаа тэр сор болсон одоо үеийг борооны дараах шүүдрэг хишгэх тийм ээ. За тэгээд тэр өглөөний мандах нарныг харах. За тэгээд ингэ Монгол хүн байна. Чадвал морой унаад одоо ингэ жаахан шогшуулаад сайхан ингэ морины дэлийг хараад ингэ тайтгарсан мэдрэмж авах бол үнэхээр гоё байсан. Одоо та нөгөө 14 хоног гүний саам уусан гэсэн шүү дээ. Одоо хөдөө ууж байгаа шүү дээ. Ерөнхийдөө саамыг ер нь яг яаж уух хэрэгтэй байд юм бол? Ер нь бол ийм саам бол өөрөө яг ихийн сүг шиг. Найрлага нь бол фосфор, кальцийн харьцаа, за тэгээд хасан ханаг үүгдсэн харьцаа, тэгээд уургийн нэгдлүүд чи өөрөө эргээд хүний биед маш их тааламжтай. Хүн баг энерги зарцуулахгүйгээр биедээ ингээд авдаг гэсэн үг. Өөрөлдөл уусгадаг цаас байдаг бол маш сайн уусгах гэнэ шүү дээ. Тийм учраас тэрний илрэл бол ингээд айргийг зарим хүмүүс босохгүйгээр ингээд 5 мал литрийг уучдаг гэсэн үг. Яриа л угаад идэг, хуруудаад угаад идэг чинь юм очтой. Тэгэхээр тэр шингэц чинь өөрөө эргээд ямар ч одоо илүү зарцуулалт үүсэхгүйгээр зөвхөн би тэр цагаан эднээс шим авч байгаа юм. Тэгээд эхийн сүг одоо 10 гэх юм бол 9-өр нийлэмжтэй. Тэр зүйл бол саам. Тэгээд өдөржинд яг тэрийгээр хооших боломжтой. Эхийн сүгээр бол боломжгүй. Тийм шүү дээ. Тэгэхээр тийм маш нэн зүйл. Өдөртөө одоо хэдэн удаа яа? Өдөр тийм бидгийг. Яг гүйдэж байгаа үедээ бид хэдэн удаа л нөгөө гүзээний мацгаар гүзээгээр шүлэлдэг. Гүзээгээр яагаад шүлж ийм гэхээр нэгдүгээр эрцээ агуулж маш өндөртэй. Хоёрдож болохоор зарчил хэрэгтэй учраас бие махбодын ялангуяа шүүрлэг үйл ажиллагааг маш сайн дэмжиж тэгшлэгэд их нөлөөдөг үзүүлдэг гэсэн үг. За дээр нэмээд нарийн гидсний тэр одоо өнгөр хуучин өнгөрүүдийг одоо ингээд гадагшлуулахад маш их тийм үг. За ингэснээрээ дахиад нэг сүү цагаан идэ уухад тэн дээр одоо ингээд нарийн гидсний бивийн бичил биетэн ходоод нь өнгөр суух тэр нөлөөллүүдийг дэмжиж өгдөг. За тэгээ гүйлгэлтийн үед хүн бидэд чинь бас магасж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр одоо таашаалыг шилжилтийг бий болгоход гүзээ их чухал үүрэгтэй байдаг. Тэгэхээр шүлийг уулгаад гүзээгийн чарч хичтүүлдэг гэсэн үг. За энэ их чухал. За тэгээ гүйлээр зөксөд ирэхээр шууд дагнуулаад саамаар. Саам бол ерөөхдөө бол ингээд 9-с эхлээд сондгоо цагууд дуулаад орой 7 хүртэл 6 удаагийн саалтаар уудаг. Тэгээд эхэлж байгаа юм бол 250 суугаад. Тэгээ гүйлэл дандаа тэрхээр хэмжээгээ нэмдэг гэсэн үг. Ер нь бол хамгийн дээд нэг 300-400 мл уудаг. Тэгэхээр энэ сүүлдээ ингээд 2-3 ер нь бол гүйлэлт нь бол эхний 3-5 хоног үргэлжлээд тэгээд хэдий их сүү одоо сүүний хэрэглээ багтаа байна. Төдийч нэг гүйлэлт нь удаа үргэлжлэж чинь. Өнгөрсөн жил нь уудсан 2 дахь жилээ ууж байгаа хүмүүс бол 1-2 хоног гүйлгээл зогсож байна. Миний хувьд гэх юм бол нэг өдөрт нэг 2 гүйлгээл тэгэл нэг 2 хоног үргэлжлээл тэгэл ийм байдалд орчиж байгаа. Одоо ингээ 14 хоног уусан хүмүүс дээр одоо ямар одоо үр дүнгууд ажиглагдсан бэ? Ер нь бол хамгийн сайн хорлох тайлагч бол ихийн сүү. Тэрийг орлуулж болох зүйл бол саам. Тэгэхээр саам боловор ингээд хэдэн мянган жилээр энэ бол мөнхийн сэдв байх болно. Тэгэхээр энийг манай харин азуулж сая 200 орчим одоо гүү унгалж бид хэд ч бол сайл авах бүрэн боломжтой юм байна. Тэгээд урд болохоор ингээд 90-80-аад оны үед чинь би тэдний статистик харж байгаа хэд хэрвээ статистик харж байгаа. Тэгэхээр ч мөр хэдэн сая литрээрээ саамыг бэлддэг, айрыг бэлддэг. Тийм их соёл одоо ингээд тэрийгээр ингээд эргээд хүүхдүүдээ одоо соёлол үүсгэдэг.
айргны соёлол, саамны соёлол хэлбэг байдаг. Ийм цаг үе одоо 20-30 жилийн өмнө л байсан байгаа байхгүй. За дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр тэр саамны үр дүнд сая одоо би хамгийн дээдлийн хүн одоо олгож байгаа. Тэр залуу маань 121 кг жинтэй 18 настай хүү байгаа. Тий. Тэгээд хүү яаж юм гэхээр өдөрт 1 кг. Тэгээд сая намайг наашлаад тэр хүүгийн 7 хоног байсан. 7 хил хайцсан. Тэгэхээр яг юугаараа онлоороо болохоор 10 хоногийн дотор жингийнхаа 10%-ийг алдахад энэ бол ингээд хор нөлөөгүйгээр буюу хүний бие тэнцвэр алдахгүйгээр ингээд алдчихна гэсэн үг. 10 хоногт 10% гэхэр чинь одоо 120 кг-тай хүн 12 кг турахад бол асуудал үүсэх гэсэн үг. Яагаад гэвэл тэрийг дахиад асуудлуудыг нь шаардлагатай эрдэс, шаардлагатай уураг, шаардлагатай одоо бүх амин хүчлүүдийг тэр саамаас авчиж байгаа учраас бие махбод өөрийнхөө төлөө илүү их тэнцвэртэй ажиллах боломжийг бүрдүүлж байгаа юм. За миний хувьд болохоор тэр саам уугаад 14 хоног уухад би 6 хил хайсан байна. 6 хил хайсан байна. Тэгээ сүүлдээ надад ямар мэдрэмж төрсөн гэхээр өрдөө ингээд өчиг хөнгөн. Би бараг миний бие байгаа мó гэж мэддэг үз. Тэгээ гараа өнөрлөхөд ингээд саам өнөрдөж байгаа. Сайн яаж гоё өнөртэй. Тэгээ хөлсний өнөр байхгүй, өтгөнд өнөр байхгүй. Яг л ингээд нэг хүүхч болчихж байгаа. Нэг нэраа хүүхд байдаг таны гоё өнөртэй. Тийм юм руу орчиж байгаа. За тэгэхээр энэ өөрөө эргээд ямар мэдрэмжийг надад өгч байгаа гэхээр өртөө юм. Цог цолбоо. Би чадах юм байна. Би хийх юм байна. Би одоо ингээд яг болж ийн гэл ингээд итгэл төрхөөс ийм мэдрэмжийг би авсан. За бас нэг хүн байсан. Тэр хүн яасан гэхээр нодлон жил болсон хүн байсан. Тэгэд яадаг вэхээр ердөө явж чаддгүй хөл нүвддэг. Тэгэнгүүтээ ингээд өөрийнхөө хөдлөө хоригдоод эхлэнгүүт жинхэнэ ил хөдөлтэй болж эхлэнгүүт тэр хүн депресд орсон. За ингээл би дуустдаг юм байна. Ингээл би нэг өөр хүн бөмбөлөг болоод одоо ингээ хүн хад үзэгдээд одоо нөгөө эрдэнэт явах юм байна. Тэгээд даралт гисэл одоо цус хараад өгөх юм байна гэсэн ийм хүн мэдрэмжтэй хүн ирсэн. Тэгээд тэр хүн 8 хил хайсан 14 хоног дотор. Хөдөлгөөн хийхгүй байгаа шүү дээ. Тий. 8 хил хайж байгаа. Тэгээд 8 хил хайлаад биеийг хөнгөрөөд ер нь би энийг ингээд одоо надад хамгийн үзүрх ирэл гэдэг шиг итгэл төрсөн тэр хүнд. Оо бид нар байгаа юм байна. Тэгээд би үргэлжлүүлээ дахиад намар орой гүзэнээс мацаг зүгэлсэн л доо. Тэгэхээр тэр хүн гүзэний мацаг хэрэглэх юм бол тэр хүн тогтмол жингээ олчихно гэсэн үг. Тэгэхээр бид хэдийн хувьд ингээд тэнцвэрт байдал нь алдагдчихаараа тэр нөөц үүсгэх чадамж илүү их одоо тархалт нь бага хоол идсэн ч гэсэн тэр нь илүү таргалж жин нэмэх эрсдэл нь улам нэмэгддэг гэсэн үг. Тэрий чинь маш сайн эмчилж одоо урхаггүй үүсгэх боломжийн сааманд байгаа байхгүй. 21 хоног саам уусан хүн байгаа. Тий. Тэгээд тэр хүн сүултээ ойлсон. Үнэхээр гоё мэдрэмж ингээд. Ингээд бүр олон хүмүүсийн дунд ойлаад. Тэр хүн 8 кг хайсан. Тэгээ бүр ингээд биеийг хөнгөрөөд, тэгээд сэтгэл санаанд итгэл төрөөд, баясгал төрөөд, тэгээд ингээд тэрийгэ илэрхийлжтэй. Тэгээд яг нэг хүүхэд байх үед яадаг байсан, эдэр насндаа яадаг байсан, бүх сайхан дурсамжуудыг ингээд цог цолбоо өсөж байгаа юм. Тийм сонин гэсэн үг. Бас нэг юм хүн байсан. Альмаа гэдэг хүн. Хоолны нэ бас сэтгэлээ хэлсэн. За тэр хүн яасан гэсэн чинь 10 хоног уусан. Тэгээ эхний 5 хоног угаасаа ингээд хар бараан дандаа юм хөөгцсөн. Тэгээд ингээд юмд дарвалсан ийм мэдрэмжтэй зүйдтэй хэцүү хэсгэж байгаа. Тэгээд сүүлийн 5 хоног нь эсэргээрээ баяссан, гүүсэн, тийм ээ. Тэгээд тэрийг ингээд нэг юм гоё мэдрэмжтэй, унтаад амар зүүдлээд амар мэдрэмжтэй боллоо. Би нэргээд ингээд сэргэж ийн гэсэн үг. За энэ бол нөгөө бие, сэтгэл, сүнс гурвч нь гуруулаа одоо ингэж нэг төвшөнд орсон ийм одоо сайжрлыг үүсгэж байгааг илэрлэх байхгүй юу. Тэгэхээр энэ ийм сайхан үр дүнтэй шүү. За элийн хатууралтай хүн сууж байгаа. Элийн хатууралтай хүн сууж байгаа хэвлээд ус үссэн хүн сууж байгаа. Тэр хүний одоо өнөөдөр 11 дэх хоног нэ одоо тийм. Тэгээд тэр хүний төлөвөө бол нэг 21 хоног уух юм. Тэгэхэд хэвлээ суларцсан. Хэвлээ суларцсан. Тэгээ өөрт нь ингээд итгэл төрөөд илэг шилжүүлэн суулгахад одоо ингээд бүртгэгдсэн тийм хүн болж байгаа байхгүй. Тэгэхээр маш их сайхан үр дүн өгч байгаа.
Одоо нөгөө гүний самч өөрөө нөгөө үйл орлуулах эмоцлуудыг бүгдийг агуулдаг гэдэг байна. Тэгэхээр чанартай уураг орж ирээд тахаар тэр хүний ацид ингээ одоо хөвлөд хоримтлагдсан байгаа шингэн нь ингээд арай зөөлөрч одоо онкотик даралт нь одоо тогтворч чинь гэсэн үг үү? Тэгж яах гэсэн үг. Тэр нь болохоор яаж юм хэр нөгөө манад ирэхээс өмнө шинжилгээ өгч байгаа бид нар. Тий, шинжилгээ өгч байгаа. Тэн дээр нь альбомын болоод нийт уураг нь бага гарсан. Альбомын болохоор 29 байсан. Тэгэхээр тэрний үүдэлтэй одоо хевлэд асид үссэн бай. Хевлэд шингээ үссэн байсан гэсэн. Гэтэл саам чи өөрөө маш өндөр альбомын агуулмжтай. Альбомын голболын хоёрын харьцаа чинь 8-1 байгаа. Тэгэхээр маш өндөр альбомын агуулмжтай учраас тэгж үсдэг гэсэн үг. Хевлэд нь шингэний одоо ингэж үсээд энийг нэг ингээд хамс хийж өөр өөрийгөө төлжүүлэх тэр боломжийг өгч байгаа. За би энийгээр хооллоо. Чамд одоо ингээ гай болохгүйгээр, чамд ачаал болохгүйгээр бид нар ингэж энийгээр хоолно. Яагаад гэвэл тэр чи өөрөө одоо хамгийн бага одоо хүнсэнд чинь 3 төлөв байгаа шүү дээ. Хоруу, саармаг, шим гэсэн бүх хүнс нь 3 төлөв байгаа. Гэтэл шимийнх нь агуулмж бараг 98%. Хоруу чанар хасар бага, саармагд бага. Энэ бол амьд тус аахгүй. Тэгэхээр тэр зүйлийг хэрэглээд эхлэнгүүт тэр хүнд тийм ил арчил хэлж байгаа. Үнэхээр гоё. Тэр юуг нэг бас нэг одоо цэнд аяаш гэж сэтгүүлч хүний ээж нь. Ацидтэй, юутай, энцефалопати буюу унтаардаг байсан. Тэгэл эмэгт очоод тариулаад нэг 7-10 хоног гайгүй болж байгаа л тэгэл дахиад унтаад. Тэгээ харамсалтай нөгөө хүн чинь сүултээ нөгөө хавгнаад эхлэнгүүт суц цолтгоо хийсэн. Тэгээд тэрнээсээ их түүхшүүдэг юм хүн байсан. Тэгээд гэр бүлтэйний яриад би саамын зүй та хэд харин бүх имчилгээг зогсоо. Надад энэ саамыг харах боломжийг өгөөч гэд. Тэгээд халбагдчих болгосон. 7 хоногийн дараа нөгөө хүн чинь одоо ингээд орон дээрээсээ фэйсбүүк ухдаг болсон. 14 хоногийн дараа нөгөө хүн чинь босож явдаг бэрийнхээ нөгөө хоолунд босож явдаг ажилдаа оролцоод тэгээ хав байхгүй болоод. Тэгээд 21 хоног уусан л да. Тэгээд сүүлийн 2 сар нь ямар ч имчилгээ хийхгүйгээр яг тэр идэвхээрээ гэр бүлтэйгээ аваад уулзах хүнтэйгээ уулзаад яг тийм мэдрэмж авсан. Тэгээ харамсалтай нь миний хувьд дөнгөж эхэлжсэн учраас үргэлжлүүлээд ингээд бүр хөдөө гаргаад те тэгээд малын тэр адууг нь оёосоор тийжээгээд тэр жилийн 4 хөлөглөөр нь уулгачээ гэдэг тэр бодож бас надад үсээгүйсэн дөнгөж эхэлжсэн байсан учраас тийм нэг юм болсон. Нэг талдаа их харамсалтай ч гэсэн тэр үүдэлтэй тэр хүн энэ чинь маш чухал одоо байдгийн байх гэдэг мэдрэмжийг миний одоо авсан хамгийн оргил мэдрэмж гэсэн үг. Саамын талаар. Ингэж болдгийм байх гэдгийг мэдсэн гэсэн үг. Тийм байна. Одоо тэгээд энэ хүмүүс ч одоо энэ сайхан үр дүнгээ хадгалаад үргэлжлүүлмээр шүү дээ. Гэтэ одоо ингээд ажил төрөлтэй ч юм уу одоо баян хөдөө байж чадахгүй хүмүүс одоо яаж саам авах вэ? Заавал хажууд нь ингэж уух уу эсвэл ер нь бол тэр аль болох шингэн саам уувал сайн. За буй бие муутай ялангуяа бие дээлтэйтэй вирустай илгэний хатвартай хүмүүс үнэхээр илбэг байгаа. Тэр хүмүүст бол би жилийн 4 талаараа уугаараа гэж зөвлөхөр байна одоо. Яагаад гэвэл энэ бол үнэхээр тустай. Харин хоолны менюг нь харин илгэнд тустай хүнсээр буюу илгэнд ачаал бага өгж одоо боловсрдаг. Тэгсэн мөртлөө бидний биед шим сайн өгдөг. Тэр хоолны жороор бидний өвөл хаврыг зохицуулах боломжтой. 100 бол эсрэгээрээ тэр шаардлагагүйгээр бид нар хамгийн бага энерги зарцуулах боломжтой үе нь 100. Эсрэгээрээ байглаасаа энерги авдаг үйлрэл нь 100. Тэгэхээр яг энэ баланс чинь саам дагнахад маш чухал үүрэгтэй гэсэн. Бусад үйлрэлүүдэд бол нэмэлт хэрэгтэй. За нөгөөдөж болохоор бид хэд ч юм бас одоо хөлдөөж хатаа гаргаар хойр ашиглаж байгаа. Яг нь тэр бол шингэн саамыг үүсэхгүй. Гэхдээ энэ жилийн нөр үйлрэлийг бавхад маш дөхөн болж өгнө гэсэн үг. Тэгэхээр одоо үйлчлэх юм бол одоо тэргүү гүүнээс чинь саам гарахгүй сүү гарахгүй чинь одоо тэр хуурай шусныгаа уугаад ахад бол энэ үр дүнгээ хадгалах боломжтой гэсэн үг. Бас нэг онцлог үйдэг юм байна. Унаанд. Яадаг вэ гэхээр унах чинь бүр ингээд одоо сүүндэ цатах гэж улаардаг юм байна. 2-3 залгаал тэр залгилт нь өөрөө эргээд өргөө хүсдэгчдэг юм байна. Тийм өрмөц. Өөрөөр хэлбэл өдөр чинь унагыг хуйлаа гээд тэр унаг саам дутлаа гээд болохоо байсан ордоггүй. Харин уяан дээрээ наранд халах тэр зүйлээсээ л жаахан тамир алддаг болохоос биш. Нөгөө талдаа болохоор энэ бол өөрөө зөв одоо юм байдаг юм байна. Нөгөө л унагтаач одоо нөгөө хор нөлөө багтаа тэгээд тэр чинь байгалийн учраас
маргааш нь дахиад үүсэл биднийг тэтгэх боломжтой гүү байгаа. Энд нь монголчууд биднэрт хамгийн их чухал зүйл бол тэр одоо бие махбод хоригуулж учир нь 10 хүний ч марг 8 7-8 хордлогын гаралтай хүчнэрүүдэж байгаа. Тэгэхээр саам бол монголчуудад маш чухал үүрэгтэй байна л гэж байна. Аутизм хэмжлэгдэж байгаа шүү дээ. Гэхдээ тэр хүн 3 сар болгосон байлээ. Тэгээд ингээд байр барьсан. Дотроо ингээд нэг өрөө нь 2 ортой. Тэгэл тэндээ удаан хугацаанд уух боломжийг бүртгүүлсэн. Тэгээ яг тэрийгээр дагнуулаад уухад аутизмтэй хүмүүсийг бол хэмжилсэн байлээ. Бөөрийн чулуутай хүмүүсийг хэмжилсэн байсан. За элгэний өвчин бол энэ бол зүгээр жинхэнэ юм. Жинхэнэ. За тэгээд нөгөө нөхөн сэргийг зорилготой арсны хүчнүүлдэг үед. Ялангуяа харшлын гаралтай хүчнүүлдэг үед маш чухал үүрэг үүсдэг. Тэрийг бол талцсан байхгүй. Тэгээ харамсалтай энэ болохоор яасан хэрэг бид Казахстан явсан. Казахстан явхад яг 4 гол хүнтэйгээ бид нар уулзсан. Тэгээ 4 гол хүнтэйгээ уулзаад энэ нүнд ч одоо эмчнэрч байлаа. За тэр хүн болохоор өөрөө саамаар айтгсан ийм хүн байсан. Саам ууж идэгсэн. Тэгээд тэрийгээрээ совлил бариад яг тэр аргачлаараа өөрийнхөө одоо уудаг аргачлаараа уулгадаг. Тийм хүн байсан. Бид хэд бас нөгөө Назрын нэрэмжит одоо эмнэлэг тэрний хоол босруулах эрхтний тасгийн эмч яг одоо элхний чиглэлээр мэрэгцсэн эмч. Тэгээ тэр хүн яасан гэхээр хуурай саам болгосон. Элхний хөлт бууж байна, сайжирч байна гэдэг. Тэр нь болохоор өдөрт 3 хаяг болгосон. 200 мл. Тэгтэл үт өгч байгаа шүү дээ. Тэгээ тэр хүнтэй бас уулзсан. Тэгээд нилээ ярьсан да бит хоёр бас маргасан. Юу гэж маргав? Маргалттай сэдвүүний юу вэ гэхээр яг уурга мурга бүгдээр мэдчихэж байгаа л да. Дотор найрлага мэдчихэж байгаа. Харин шингэн саам, хорой шулсан саам хоёр ялгаагүй. Тэнд очиж цаг алдаж одоо ингээд саамны одоо ингээд хөдөө орнот явж яснаас энд хоёрыг нь уух нь адилхан. Би болохоор үгүй гэсэн үг. Тэр хүний яриа бол юм байсан. Гэхдээ энд чинь хайрын мэдрэмж байгаа. Энд чинь маш богино хугацаанд задардаг уургууд байгаа. Тийм учраас тэр одоо яг талархаж, баясаж, тийм ээ, хөдөө гарч яг тэрэндээ зориулж уuna гэдэг бол энэ бол эрс ялгаатай гэдгээр нь бит хоёр хоорондоо ингэж яах маргалцсан гэсэн үг. Тэгэхээр ер нь бол хайрын мэдээлэл шүү дээ. Хайрын мэдээлэл. Их хүн ингээд үрээ одоо ингээд одоо эвлээд хөхөрөм хоолж ин. Энэ үед чинь тэр хөх эвлж байгаа тэр эвлэхсэн үрээ гэсэн тэр нэг юм ингээд нэг юм мэдрэмж тийм ээ. Тэр мэдрэмж нь өөрөө эргээд одоо элгнээсээ, ходоодноосоо, зүрхнээсээ, олон хэрэгтнээсээ ингээд хэн татна гэж байна. Тэгжээж энийг авч дахиад сүүгээрээ дамжуулж үрдээ уургаас гадна дахиад энэ шинжлэх ухаан тодорхойлж чадахгүй байгаа тэр энергийг өгдөг гэсэн үг. Эргэтэнд нь хэрэгтэй энергийг өгдөг. Тийм байна. Тэгэхээр тэр бол яг ихний 2 цаг дотор байдаг юм байна. Тэр задрал. Сааснаас хойш 2 цаг тийм 2 цаг дотор. Тэгэхээр тэр мэдрэмжийг давхар тэр аавна гэдэг бол өөрөө эргээд дахиад бидний одоо ингээд одоо манай чинь энерги эмчилгээ гэж нэг тусад нь яваал, барай цэцэл гэж тусад нь яваал, нөгөө эмээр эмчилгээ тусад нь явчаад энэ бол чинь нэгдэл үүсгэж чадахгүй зогсоод байгаа байхгүй юу? Гэтэл саам ч өөрөө яг тэр бүлийн нэрээ тэр гурвуулгынх нь үргийг үүсгэж чадхгүйс тэр зөвлөж болчиход байгаа юм. Өөр нэг би юу хүмүүс нэг цагаан гүний саам ууна гэдэг эсвэл заавал цагаан байхаар одоо ямар нөлөө байгаад яг судлагдсан зүйлээ юм уу? Найрлагын ялгаа байхгүй. Цагаан цусмын адууны саам нь сайн байсан бол төлөв илүү хурдан байх учиртай гэсэн үг. Гэтэл дандаа бараан цусмын адуу төвлж байгаа шүү. Тэгэхээр ийм учиртай шүү энэ чинь ялгаатай. Тэгээд монголчууд бас бараан цусм болохоор ингээд оширдог. Цайвар цусм болохоор цөөрдөг гэсэн үг бас байдаг юм байна. Тэгэхээр адуугаа өсхийг гэвэл одоо барааныг барь гэдэг юм үгтэй. Тэр нэрээ их төсвөртэй байдаг гинэ. Тэгвэл заавал цагаан одоо гүний саам ууна гэд байх шаардлагагүй гэсэн үг. Бас нэг юм байсан. Ерөнхийдөө нөгөө саамны ингээд одоо шинэ найрлагуудыг харахаар ингээд одоо Араб адуу эсвэл Казахстан адуу ч юм уу өөр ингээд адуунууд дээр хийсэн судалгаанууд байт юм билээ. Тэнгүүд яг ингээд Монгол адууны яг найрлагыг судалсан судалгаа байна уу? Одоо Монгол адуунууд бусад адуунуудаас яг найрлагын хувьд ч юм уу бүтцийн хувьд өөр зүйлүүд байна. Бусад адуунууд өөр байгаа юм чинь Монгол адуу ч гэсэнд өөр л байх. Ер нь бол саамны гарц, саамны мөн чанар өртөө идж байгаа урамлаас шалтгаалагдаж байна.
ургамлаасаа шалтгаалагдаж байна. Тэгэхээр хэр зэрэг таан хүмүүлтэй одоо говь хэр байх тусам илүү их өтгөн гарц нь бага. Тэгсэн мөртлөө өтгөн байна. Нөгөө одоо ус ихтэй, ус хэлбэгтэй газар байх тусам шингэн ихтэй. Тэгээд одоо өөрчлөх хугацаа нь өөр болчихж байгаа. Ер нь бол дунджаар нэг одоо 350 нэг салтна 350 гардаг юм байна. Монгол хатуугаас. Яг нь сүүний чиглэлийн одоо гүү гэж байна. Тэр нь бараг 2-3 литр гаргадаг. Тийм. Нэг удаагийн салтаар. Уургийн агуулмж бол төстэй. Төстэй шүү. Тийм. Харин нөгөө тэсвэрлэгч хадамж дээр нэмээд тэр ухаалаг байдал нь өөрөө эргээд харин Монгол хатуу өндөр. Тэгэхээр тэр бид хэд наандаж одоо нөгөө уургийн агуулмж авч байгаа цаандаж болохоор бид хэд тэр хатуу гэдэг амтан хэр ухаалаг байна, үрдээ хэр харан байна, хэр их байгалийнхаа мөн чанарыг агуулсан байна, төдий чинээгээр тэр энергийн мэдрэмж нь өндөр байна. Тэгэхээр би бол Монгол хатуугаа илүү чухалчилж үзэж байгаа. Яагаад гэвэл маш сэргэлэн, дээр нэмээд тасан зохицох чадамж маш өндөр, хүйтэнч тэр тэгээд халдвар төвчөнд маш өртөлт багтай юм байдаг. Тэгээд өөрийнхөө зоргоор чинь бараг одоо 10-аас 20 км явж нэг шөнийн дотор 10-аас 20 км явж идэж штеп. Тийм. Хөлийн амт багна штеп. Одоо тэгвэл та Казахстанаар явсан гэсэн чинь ерөөхдөө хараад ерөөхдөө нөө барууны орнуудад ч юм уу да адуунууд чи хөвчлэн тижээвэр байдлаар байгаад байгаа шүү дээ. Одоо тэнгууд бэлчээрих болоод тижээлийн байдал чи ер нь бол бэлчээрих чинь одоо хамаагүй илүү махан хүртэл одоо өөр газруудад илүү өндөр удаадаг. Казахстан яг ингэж бэлчээрийн байж чадж байгаа юу манайх шиг? Үгүй чадахгүй. Тэдний хувьд бэд гэдэг хувьд ингээ хоёр газраар орсон. Тэгэхэд бол яг ингээл хашцсан. Тэгээл нэг том саунд оёос өгцөн. Тэгээл энэ талтай устаа яг л ингээл явж байгаа. Тэгээд надад бас жаахан тааламжгүй байсан зүйл нь юу вэ? Тэгэхээр саахтаа ингээд тэр билех юмс одоо сайл авдаг юм байр барьчих. Тэр нь болохоор ингээд ханаа дагаад юм хашаа хийцсэн. Тэгээд адуугаа ингээд тууж оруулахаар нөгөөдөл чинь ханаа дагаад байршаад тэгэнгүүт голд нь нэг унаг. Хэнийг нь унаг бөмбөд. Хүчийг нөгөөдхөө хөөлөөл, эвлэгээл тэгээд салтураа залгаал. Тэгээ аль номхон унгаа саалдах яадаг, хүлдэг. Тэгээ тэр нь ингээл хавбгайл тэр нь хин нэг юм итгэхгүй нэм амтны өөрийнх нь ингээд үрээ гэсэн тэр совин мэдрэмж тэр бол гарах боломжгүйгээр тэр үлтийг гаргаж байгаа байхгүй юу? Нэг л унгаар бүгдийг эвлгээд байна гэсэн. Эвлгээд байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр нэг жаахан тийм санагдсан шүү. Тийм байна. За дараагийн нэг зүйл нь энэ шүүдэр гიშгэх. Ялангуяа 100 хамрын цагт тэгээ хангаа газар бол ерөнхийдөө ингээд нар тусаад бүлээс үед гიშгдэг. Говь газар бол өглөөд гიშгэж болно. Яагаад гэвэл тэр элсэн өрөө халуун бүлээн хондог гэсэн үг. Тэгэхээр тэр яадаг вэ гэхээр үн цүртийг идэвхжүүлдэг зүйл. Юу гэдэг үн цүрт. За. Яагаад гэвэл бид хэд үн цүрт хэр зэрэг нягт байна. Хэр зэрэг хамгаалт сайтай байна. Төдий чинээгээр бид хэд ч өөрөө суурь хэрэгжилтэй болж байгаа учраас бусад хий биетээс бид нар үн цүртээр хамгаалагддаг гэсэн үг. Тэгэхээр ингээд өөрийгөө хамгаалах тэр чадамжийг тэгж байглаасаа ингэж үүсгэж энерги авч бид нар сэлбэж ингэж байдаг юм байна л да. Тэгэхээр монголчууд шүүдэр гიშгээ, урсгал усанд ороо гэдэг чинь маш чухал үйлдэл байсан байна. Тэгэхээр тэр болгоны нэг нөхөж тэгээд Монголын чинь нөгөө жилийн 4 ойлор чинь өрмөц штэ. Намар, өвөл, хавар гурвч өөрөө жаахан одоо нэлээд одоо махны хэрэглээ өндөртэй байж ээж бие зүв авч явж ээж ингэж одоо дасан зохицох тэр үйлрэл واخгүй юу. Тэрний сойр тавьдаг үйлрэл нь цон. Тэгэхээр цоныг маш өнгөрт одоо оновчтой өнгөрөөд гэдэг бол монголчуудын хувьд бол 3 сар гэдэг чинь ер нь ямар ч хүн төвч ер нь нэлээд чигээ авч хүн өөрийгөө контролдох боломжийг нөхцөлийг бүрдүүлэх чадамжтай 90 хоног гэдэг бол маш чухал нэг хугацаа байхгүй юу. Энийг л бид хэд их сайн ашигладаг тулмаар байна. Одоо тэгвэл зуныг сайн ашиглахын тулд за одоо өмнөх хойлын дурдсалжлаа одоо наранд ерөөхдөө сайн гарах хэрэгтэй байна. Гадаа нэлээд цагийг өнгөрөөе. За тэгээд хордлогоо тайлъя. Одоо гүний саам одоо ууй. За ингээд шүүдэр гიშгэх юм байна. За одоо хангаа газар нь ингээд шигэн өвл одоо ингээд говь газар ингээд шигэн өөр юу хийх хэрэгтэй. Одоо 100 дуслаа шүү дээ. Бараг дуусчаад байна. Дараагийн нэг чухал зүйл нөгөө хойлын яриас ярих гэдэг байгаа нөгөө гидсний хэмжил байдаг шүү дээ. Тэгэхээр бид хэд их уураг хэрглэж ийж дасан зохицдог үйлрэл нь өвл хавар. Гэтэл тэнд нөөц үсдэггүй. Сүү цагаан эдэгээр тэнд одоо ингээд дагнах боломж байхгүй. Маш их бэрэг, маш их одоо юм
эсвэргүү болдог гэсэн үг. Тэгэхээр тэр нөөцийг бүрдүүлдэг цаг нь зун. Тэрийг бид нар гиз зайлах, ходоо зайлах гэж ярьдаг гэсэн үг. Ингэснээрээ өвөл хавар хоёртоо тэр махны хэрэглэнээс би шим авч тэр тэсхэм хүйтнийг дасан зохицох тэр чадамжийг бүрдүүлж авдаг. Тэгэхээр өрдөө бид хэдийн хувьд энийг маш онцгой анхаарах хэрэгтэй боيو. Сүү цагаан эдийн хэрэглээг тогтмоловчуулаад гидсний хэвийн bijил битнээ төрлийг нь одоо ингээд байгалийнхаар хумаад. Тэгээд дээр нэмээ тоо толгойг нь маш зүгээр ихсгээд эргээд бид нар 100 хэдийчний их одоо гидсний хэвийн bijил битнэ байгалаас энерги авна. Ирэх жилийн хаврыг бид нар тэр тисэж давж чадна гэсэн үг. Учир нь 10 жишг юм бол өвчлөлийг 10 жишг юм бол төрөсөж одоо оёг гэж аавал да өвчлөлийн уурдал. Тэр нь өвчин болох тэр суур тавьдаг уйлрал нь хавар. Тэгэхээр миний чадамж сайн байх тусам тэрийг би эргээд өөрөө яах нь эдгэж чадна гэсэн үг. Тэгэхээр хавар дээр л бид алдаа гарахгүй л байвал маш чухал үүрэгтэй байна. Тэгээд нөгөө хөгшрөлт байна, өвчин төрөсөх байна, даамжрах байна, ядруу биетэй хүмүүс уламд орддог уйлрал нь хавар. Түрүүний таны хэлсэн нөгөө гидсний бичил битэн гэсэн дээр бас нэг юм мэдээлэлсэн. Ерөнхийдөө нөгөө бусад зүүн Азийн ч юм уу Азийн орны хүмүүстэй харьцуулахад монголчуудын хувьд болохоор нөгөө хэвийн одоо ашигтай бичил битэн гэх юм уу да сүүрчлийн бактери болохоор бусад орны хүмүүсээс хамаагүй илүү олон байдаг гэсэн мөлий Монгол улсад. Гэхдээ ерөнхийдөө нөгөө хангаа газрын хүмүүст болохоор ерөнхийдөө их байдаг гэсэн мөлий. Үүнийг бас нөгөө өвөр Монгол хийсэн судалгаа лээ. Ингээ үзсэн чинь ингээд хөх хотод амьдардаг хүмүүс болоо Шилэн гол аймагт амьдардаг хүмүүсийг ингээд үзэхээр адилхан л одоо өвөр Монгол хүмүүс шүү дээ. Тэнгүүд хөх хотод амьдарч байгаа хүмүүст одоо байгаа би одоо гидсний бичил битэн болохоор хамаагүй цөөн хамаагүй ингээд цөөн олон зүйлийнх байгаа бол Шилэн гол аймгийнх нь хамаагүй өндөр тийм судалгаа хийсэн. Өөрөөр хэлбэл бас нэг уншсан нэг судалгаанд Булган аймгийн Могод суманд хийсэн судалгаас ингээ айрган дээр болохоор хийсэн судалгаа. Сонирхолтой санагдсан юм ингээд нөгөө хүрний айрг болоод эсвэл нэг юм хунзар савнд ингээд эсгсэн айрг хоёр ингээд харилцааг үзсэн чинь хүрч нөгөө үхрийн арьс шүү дээ. Үхрийн арьсанд буюу хүүрэнд эсгсэн айрг нь болохоор илүү олон төрөл зүйлийн одоо ашигтай бактеритай тоон жолон төрөл зүйлэн жолон байсан бол харин эсэргээр ингээд хунзар савнд эсгсэн байхаараа цөөхөн байсан гэсэн бас судалгаа тийм ээ. Тэгэхээр бидний идэж ууж байгаа мөнгөтэй бол ялтчгүй маш холбогдох тийм холбоотой. Тэгээд нөгөө эсэлт чи өөрөө температур маш их нөлөөдөг шүү дээ. Тэр нь бас их нөлөөдөг гэсэн үг. Тэгээд би сая Казахстан явлаа. Тэнд болохоор манай энэ музейд байдаг торхон савууд байна. Одоо ч гэсэн тэд тэрийг ашиглаж байна. Харин би юунд баярлсан гэхээр за бид хэд чинь бас үхрийн ширээр хөхөр хийгээд тэгээ бүлхэд ч гэсэн тэр доргилд бүх юм эргээд ингээд дэм болдог. Дараагийн төвшөнд нь бид нэр оруулсан юм байсан байна. Нэг үргэлжлэлт чинь 13 дугаар зууны тэр байлдан дагуултаас үүссэн тэр одоо соёл тэднэрт одоо ч гэсэн хадгалагдаж байгаа байхгүй. Харин бид нар тэрийг жаахан сайжруулад хөхөөрөнд хийдэг болоод тэгээд эргээд яах нь хөвч өөрөө температур мэдэх боломжтой амтны гаралтай учраас эн чинь өөрөө эргээд ээлтэй тийм ээ бактеритэй дотор эсэж байгаа бактеритэй ч гэсэн сайнэр нөлөөлөх гэсэн үг. Ойлголоо. Үүний дараагаар одоо ер нь бол нөгөө нэг ногоон байгууламж цэвэр агаарт гарах баг цорын ганц үйлрэл баг 100 болох гэдэг шиг байна л да. Ерөөхдөө хавардаач тэр ерөөхдөө утаа агаарын бохирдол ингээд одоо багасаад аваад ерөөсө багасахгүй байгаа болохоор яг багасчлаа л да. Гэтэ ингээд хангалттай хэмжээнд хүрэхгүй байна. Тэгэхээр одоо яг энэ байдлыг одоо яаж ашиглах вэ? Яаж ашиглаад ямар одоо үр дүнд бол яг ингээд нөгөө хэдүүлээ мэдж байгаа шүү дээ. Хөдөө гарахаар сайхан унддаг, шүн үнс хэрэггүй тий. Яг ингээд цөөхөн цаг унтсан ч гэсэн ингээд яг амарсан юм шиг мэдрэмж авдаг. За тэр тусам бэрт хаарын солилцоос авчраас. Тэгээ бид хэдийн хувьд бол сайн надад бас үнээр сайхан санагдсан. Бид хэд чинь тэнд гэр барьцсан, хаалга нь онгорхоо унтж байгаа. Тэгэл өглөө босоход чинь ингээл гээ орж байгаа хаалгаар харагдаад агаарын солилцоо ямар янзтай. Тэр мэдрэмж чи өөрөө иргээд за ингэж бид нар чадахтай. Ингэж бид нар ингээд өөдрөг үзэлтэй тий ялан дийлэх мэдрэмжтэй зориг тэмүүлэх ингэж үсгэж тэгжээж бид нар дэлхийн талыг эзлэх тэр одоо энэ нэг агуу юм сэтгэлгээний соёл зориг зүрх бие махбодын хувьд ч гэсэн бүгдээр ингээд нэлээд өндөр түвшинд байж цөөхөлөх нь мөртлөө тэр их зүйлийг одоо бүтэнгүй боломжгүй зүйл дээр ингээд зориг үсгэж шít. Тэгээд тэрийг хийж чадсан. Тэгэхээр энэ ялтчгүй бид хэд эргэж одоо энэ Монгол соёл, Монгол ахуй тэгээд тэнд байгаа тэр нандин зүйл рүүгээ татагдчихэж энэ цагийн бидний өвчлөл бас энэ дээр ингээд нэг
илааршихны хувилбар байна гэж байгаа юм гэсэн үг. Тэгээд тэр нарц байна. Манай ижи үүддэг байхгүй юу? Гоошг мустаад тэгээд зүрхэнд жаа хаачаалаа үүдсэн байхгүй юу? Тэгээд ер нь нэлээд олон газар орой бол ус аваад ер нь нэлээд олон авсан юм. Тэгэл эргэл үүсч идэв. Тэгэнгүүт би байгальд гаргаад. Булган аймгийн одоо яг нэг цуслантай газар гаргаад тэгээд заагаар гар хоосон байгаа. Тэгээд сэрэгцсэн. Тэгээд тэр хосмод, хошмод те ямар их чухал одоо нөлөөтэй байдаг юм бэ гэдгийг би ээжээрээ жишгэлж мэдсэн байхгүй юу. Яагаад гэвэл бид хэд илүүдтэй юм хийгээгүй. Бүх юм яг хийв. Гэтэл ээж минь сүулдэ ингээд одоо уулд алхах чаддгүй, хол алхах чаддгүй юм чинь сүулдэ гişүүгэнд үгээд. Уул руу алхаад тэгж өөрчлөгчсэн. Тэгэхээр ердөө энэ агаар байгаль гэдэг чинь өөрөө тэр чигээр одоо бид хэдэд имчилгээ болохоор зүйл байгаа байхгүй юу. Харин л тийм байна тийм. Энд дээр нөгөө таны яг энийг ингээд нэг дэмжигч юм одоо энэ нэг судалгаас байсан. Тэр нь болохоор ингээд ногоон байгууламжтай ойрхон 300 метрийн одоо ойрхон ногоон байгууламжтай амьдардаг хүмүүс бүх төрлийн нас баралт бага байдаг. Ингээ хавдрын холбоотой, зүрх судасны холбоотой нас баралтууд хамаагүй бага байдаг. За дээрээс нь болохоор ингээд наранд бас гардаг хүмүүстээр азотын оксидын нийлэгчлэлт нэгсдэгтэй холбоотойгоор судас нь ингээд тэлэгдээд артерийн даралтанд болохоор хүртэл ингээд багассан судалгаа гад тийм байна. Тэр бүхэл одоо нөгөө ийм судалгаа хийсэн байгаа байхгүй энэ хаанхын судалгаалаа Хонконг л да. Одоо зөвхөн ингээд суурин газар ямар ч юм модгүй ч юм одоо байсан хүмүүсийг эхлээд ингээд одоо бүх одоо үзүүлэлтүүдийг хэмжээд эндээсээ болохоор өрөвслийг илэрхийлдэг нөө CRP уург байгаа шүү дээ. Тэрний ингээд HSCRP буюу нөгөө high sensitive гэдэг бүр илүү мэдрэгийг нь үтсэн байгаа юм л та. Тэгэнгүүтээ одоо ингээд дараа нь болохоор нөгөө газар нь мод тариад модтай тийм ногоон байгууламж бариад тэгээд нөгөө хүмүүсийн дахиад шинжилгээг нь авсан чи өөр юу ч өөрчлөгдөөгүй шүү дээ. Зөвхөн тэнд ингээд мод тарьсан. Тэгэхээр тэр хүмүүсийн ингээд өрөвслийн маркерууд нь ингээд буураад ирсэн байгаа. Дээрээс нь ингээд сэтгэл санаа хамаагүй тайвширсан. Таны хэлдгээр бие махбод нь дээрээс нь артерийн даралт нь буурсан. Хүүхдүүдэд болохоор ингээд одоо юм хичээлээ сурахад анхаарал төвлөрөлт болоод ингээд ой тогтоолт хүртэл сайжирсан судалгаанууд бас ингээд гарсан байд тийм ээ. Гайхамшигтай. Тэгэхээр энэ байгаль болон үнээр бид хийдэд болон үнээр сайхан тэр тусмаа Монголын зүүн те үнээр гоё шүү дээ. Бас нэг зүйлийг би их сайн ойлгох хэрэгтэй байгаа даа. Ялангуяа энэ 100 болохоор зугаацч идэж ууж байгаа эсрэгээрээ ингээд задгаарчдаг. Арх тарсны хэрэглээ тийм ээ хорох боодог зугаац инглэн ингээд ихсчдэг. Тэгэхээр нөгөө монголчууд маань өөрөө нилээн ядруу бийтэй хадрын өвчлөл өндөртөө за дээр нэмээ цөснөөрөлчийн хувьд бол ингээд бүгдээрээ асуудалд орцсон байгаа байхгүй юу. Тэн дээр нь эсрэгээрээ зуныг буруу өнгөрөөж улам гайвуулаад тэгээд дахиад нөгөө намар уул хаврынхаа тэр махны хэрэглээрөө залгаж орж ирэнгүүт ингээд бид хэд ч ер нь хавар бол ингээд жинхэнэ ойруулж байгаа цөсний өвчлөлийн жинхэнэ оргил үеийн олчдаг байхгүй юу. Тэр их нөлөөтэй шүү. Тийм ээ. Одоо зуныг ашиглаж л одоо сэргэж тэнхэрч ирүүлж авах хэрэгтэй болчиход. Одоо зун гэсэн чи баг дууслаа шүү дээ. Тий. Тэгээд эмч болгоно л угаасаа бүгд л ингэ сэтгэж байдаг байхгүй юу. Аль болох тэр химийн гаралтай эм гэхээсээ илүү байгалаар монголоороо тэгээд дээр нэмээд зүв зохистой байдал нь өрөө игээд хүний гэдгэн гэдэг тэр юм руугаа илүү сайн ороосоо л гэж боддог байхгүй юу. Тэр ягаан нарны туяатай холбоотой юм ярьсан да. Тий өглөө оройн. Тийм. Нөгөө нарны туяанд орлоход нарны туяа чинь айгүй олон одоо нөгөө цацраг долгионы урттай цацрагуудаас ерөөхдөө бүрдэж байгаа. Үндээс хитяан туяа бий болохоор витамин D болохоор ерөөхдөө нийлэгжүүлэхэд оролцдог. А-тай холбоотой бас маш олон судалгаа. Тэгээ дээрээс нь энэ дээр инфраред туяа буюу улаан туяа гэсэн энэ туяа бол байгаа. Ерөөхдөө энэ туяа нь болохоор өөрөө бид нэрийг хувцастай байхад ч гэсэндээ би илүү нэвтэрч чаддаг. Тэгээ дунджаар болохоор ингээд 6-аас 8 см орчим нэвтрэх боломжтой бөгөөд энэ одоо ингээд бүх хэсүүдэд ер нь бол нөгөө нас гүйцсэн одоо цусны улаас бусад бүх хэсүүдэд митохондор байгаа шүү дээ. Энергийн их үсвэр митохондрыг ингэж болохоор одоо энерги үйлдвэрлэлийг нь болохоор сайжруулж өгд юм билээ. Энтэй холбоотойгоор дахиад ингээд маш олон хавдрын өвчнүүдээс дахиад нас баралтуудаас сэргийлдэг юм судалгаанууд бас байдаг. Тэгээ одоо хит улаан туяанд болохоор ерөөхдөө бол
агаар мандалд шүүгддэг учраас ерөөхдөө өглөө ингээд нар мандж яхад орой нар жаргаж яхад болохоор бол байж идэг. За тэгээд хувцсыг болохоор ингээд нэвтэрдэггүй учраас одоо бид нарт яг халж мэдэгдээд байгаа нь бол энэ инфрарын улаан туяа юм байна. Тэгээд сонирхолтой байж магадгүй гэж бодсон. Надад аяг сонирхолтойс нэгсэн. Одоо амар алдартай инфлюенсер байгаа Ким Кардашиан ч нүртэл одоо ингээд өөрөө зөвхөн хит ягаан туяа буюу инфрарын туяаны юм орсныг зөвхөн өөртөө зориулж ингэж хийлгсэн байгаа байхгүй юу. Тэгээд энэ ор нь болохоор $78,000 үнэтэй баг одоо 260-70 сая төгрөгийн үнэтэй ор. Тэгээд эндээ ингээд орж хөвцдөг. Тэгээд энэ болохоор ингээд өвчнүүдээс сэргийлэхээс гадна бас ингээд арсны одоо коллагены задралыг бууруулахаас гадна коллагены нөхөн чөлөөтөлтийг бас сайжруулдаг гэсэн юм байт юм билээ. Тэгээ бас өмнө нь танаас нэг асуухад 1930-аад оны үед болохоор Америк таслахаараа ингээд одоо өвчтнүүдийг ингээд наранд ингэж гаргадаг тийм тусгай сайн байфинг болгож одоо гаргадаг тийм одоо тусгай үйлчлэгээ байсан юм билээ. Манайд ч гэсэндээ нөө сүрэгийн одоо эмнэлэгч нь хөдөөж Улаанбаатартаас жоон гадагшаана байсан гэдэг чинь одоо ингээд бүх эмнэлгүүдийн дотор орж ирээд дээрэс нь одоо хүмүүсийг гаргадаггүй шүү дээ. За мэдээж яриг бүр хүнд өвчтөй хүмүүс юу л галлаа гэж гарав гэж ихэнх одоо газрууд одоо гарахгүй гэдэг. Ингээд гадаа гарахгүй байгаадах нь ер нь зөв юм уу? Гэхдээ энэ ер нь угаасаа хүний эсэргүүцэх чадамж өөрөө намнаас л авдаг гэсэн үг. Ялангуяа хүн чинь ингээд дутагдсан зүйлээ илүү их сайн авах чадамжийг өөртөө бий болгодог. Тэгэхээр хүн чинь өөрөө ингээд нэг юм эрүүлэх гэсэн тэмцэл чинь бид нар одоо даалт хүмүүсийн хувьд ч тэр сүнсний хувьд ч тэр хүнд чи өөртөө ингээд тэмцэл өрнөж байгаа гэсэн үг. Тэгээд тэрэнд хамгийн их дэм болдог зүйл бол би юу гэж боддог вэ? Ус, агаар, нар гэж боддог байхгүй юу? Тэгэхээр бид энэ дээр үнцнийг үүсгэж авах тусам за миний бие зүгээр л би орчны нөхцөлөд бүрдүүлэхэд өөрөөгөө хэрэгцээтэй зүйлээ аваад одоо ингээд шинжлэх ухаан гэл нэг одоо 100-150 жил одоо бид хэд нэг материалын зүйл дээр л явж байгаа боловч энэ бүх юмны төгсгөл бүх юмны тайлал биш шүү дээ. Тийм шүү. Тий. Гэтэл бид нэр одоо бүх юмыг энийгээрээ ингээд хязгаарлаад тэгээд энийг ингээд нэг сэтгэлийн хувьд асуудалд орчод байгаа байхгүй. Тийм байна. Санал нийлж. Тэгээд сүү цагаа эдгээ сайн хэрэглэх гэж байна тийм ээ. Тийм байна. За тэгээд өнөөдрийн подкаст үнэхээр сонирхолтой байлаа. Миний хувьд ч гэсэн тэр дуртай зүйлээ, дуртай сэдвээ. За тэгээд цаамны тухай ярьсандаа бас их надад их сайхан баясалтай. Ийм золбоотой байлаа. Тэгээд гялалаа. За тэгээ монголчууд маань одоо хэдий ингээд одоо зам маань ингээд шувтарч байгаа ч гэсэн намар гэж сайхан уйлрал байна. Тэгэхээр та бүхэн энэ дээр сайхан бас зөв зохистой өнгөрөхтэйгээр анхаарцгаараа гэж уриалах байна. За нөгөөдөж болохоор ирэх жилийн зуныг бүр төлөвлөж байгаад яг бидний сая ярилцсан энэ үйлдэлүүдийг харгаасаа гэж юм чинь бас уриалах байна. Тэгээд бүгдээр нь нэрүүлэн сайн сайхан бүхний өсөө ирвэ. За тэгээ хамтрагч. За амар сайн юмчтэй. Гялалаа. За маш их баярлалаа. За баярлалаа. За тэгээ дараагийн дугаар хүртэл баяртай. За баярлалаа.